Морьтой монголчуудын мөнхийн омогшил Тодмагнай подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Хурдны үлгий Сүхбаатар аймаас хүргэж байгаа цуврал ярилцлагынхаа ээлж дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. Манай энэ удаагийн зочин Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат аймгийн алдарт байж Шагдрын Баторж байгаа. Баторжийн хувьд бол бас олон үеэрээ морь уйж байгаа, морьтны соёлыг түгэж байгаа юм хүмүүс байгаа. Тэгээ бидний ярилцлаганд анхаарлаа хандуулна уу хэмээн урьж байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр та бүхэн ярилцлага ихэнд ярьж байлаа. Ер нь бас одоо дөрвөн үеэрээ бас морь одоо ангаах эрдэм ухаанд ардын уламжлалт дэмжлэгийн шандж байгаа. За морь уух тухайд бол гурван үеэрээ ингээ морь уйж байгаа хүмүүс байна. Тэгэхээр удам судрынхаа талаар бас дэлгэрэнгүй сайхан хурцлаач. Манайхаа морь гасдаг тийм одоотай морь уйж үйд аавал уйж байсан гэж байна. Тэрийг би мэднэ. Тэгээд одоо би уйж эхэлсэн. Би уяад бас чамгүй амжилт гаргасан хүний тоонд орж аймгийн алдарт төлөвийг авсандаа баярлж байгаа. Тий. Ойнууд л голцоохон хийсэндээ би. 5-6 аянд орсон. Том наадамтай. Тэгэхээр Баторжха таны одоо өвөө болох довчин гэдэг хүн бас одоо морь хатгаж хандаг буюу уламжлалт одоо аргаар морийг эмнэлд домнож засдаг байсан гэсэн тийм ээ. Довчин тэгээд түүний хүү Шагдар. Тэгээ талаараа жоохон дэлгэрүүлж яриач. Манай аав довчин гэдэг хүн нурууг нь авахд уурладаг байсан юм лээ хүүгүүд. Морь унаад нурууг нь эмээжээр авчих. Морь доголцоод ирэхэд ердөө загиндгүй хүн байсан юм гэсэн. Тийм сайн асгаж байсан юм лээ. Тэгээ манай аав бол одоо сайн гасгаж байсан. Дэнкрийн хонгороод гэдгийг хойдлгүй болчиход байхад нь гасгаад шүүгээрэл гэрээс гарсан гэж байна. За нордоо Шагдар чи одоо миний хонгорсыг ийм юмар гасгаад хөдөөрүүлнэ гэж байхгүй дээ гэж хэлсэн гэж байна. Дэнкэр гэдэг уяач хүн. Тэгээд манай аав шүүгээр шаачаад өрөөд гараад ирсэн юм лээ. Харуурын тусгойжод л. Тэгээд бөхсөн биеийн саманчгаа тэгээ өрөөд ирсэн. За тийм наадаас болсон гэж бодваа чи өөрөө л уйж одоо наасаа дөрүүлж хаж чимаас болоо шүү. Гэжсэн. Тэгээд тэр хавар насчаад зун сумын наадам дөрүүлж байсан гэдэг дэнкрийн хонгор гэдэг. Тэгээд ярьдгийг. Тэгээд одоо би нэг муухан гатгадаг аваагаа дутуулдаа. Ханд юрахгүй дэгтэй яг миний гацсан морь Хинтээ аймгийн бүсэд аман худуулж байсан. Хотод 9-оор орж байсан. Хиний ямар морь вэ? Одоо яг та миний тэр гасгсан морь энэ асхтын баяр сайхан гэдэг хүний морь. Доронтод айргаж дааганда айргадаад хөлгөө болсон. Тэгээд би дааганд нь гасгаад шүтлэн надаар асуулаад хизаалан асуулаад энэ Хинтийн бүсэд аман худуулсан. Нөө Имбүү баяр сайхан гэдэг мөн алдар туяач байгаа. Тэр аман худуулсан готод уралдаж 9-оор орсон юм аа. Тэрнээс хойш би тэр баяр сайхан гэдэг хүнд одоо бол болсон бахаа наадч. Одоо бол гатгаа дийлэхгүй бол. Болсон гэж хэлээ гатгаж өгөөгүй. Тэгээд гүүрээс аргаа сайхан урдаад дунууд гаргаад байнлыг дуулцаа. Ер нь бол одоо та хэлж штэ одоо бол хатгаж болсон бахаа гэж. Одоо нэг одоо тухай одоо хөлний эмгэг гэдэг юм уу нэг одоо эмгэг дээр нь хэдэн удаа дээдл нь хатгаж болдго юм бэ? За одоо 3-аас дээш хасгаж болдго юм аа. Тэгээд тэр адуучин хөлгөө болно. Дээдлээсээ их шинж байгаа тэгээд доод тал руу ороод бороолно гэдэг ажиллагаа байдаг. Ер нь сураад. Тэгээд яг нэг суун. Тийм ажлууд. Би тэр үрэлдрийг дааганд насгаж шүтлэнд нь оролдоод изаалан гасгаж оролдоод ахад нэг гасгаж очиж готод 9-оор орж байсан. Тэр өрн ижилгүй хурдаад байсан. Энэ асхтын энэ аймгийн бүсэд чанартай оролдоод 3 удаа дөрүүлж байсан. Тэр үрээд одоо хатгаж болдгоо буюу хатгаж ханд тэр урламжлалт аргаар эмнэж домнож засч болдгоо эмгэг гэж байх уу? За ер нь одоо хамгийн бэрх эмчилгээ муу авдаг нь одоо ямар эмгэг вэ? За одоо яг нэг дэнсэгж барьсаа одоо
янз бүрийн адуундуул дээр аруур гэдэг юм байдгийг та нартай мэдэхгүй дээ. Аруур, жууруур гэж юм байдгийг. Тэр үл одоо нөө дотор гэмийг янзлахад тэрийг буцалгаж өгдөг. Хэмжээтэй болсон 500 грамм ус юм уу, литр 500 грамм ус нүүдэж хийгээд хамрын дамж шинүүдээд тэр жууруур гэдгийг хийгээ тэгээд нөгөөдхөө гатгад өгөөд амаар нөгөөд. Тэгээд 3 хоногийн дараа гатгадгийг. 3 хоногийн дараа гасгахад одоо Сямса гэдэг судсыг гасгана. Тагнаа гасгана, сүүрний гол гасгана. Тэгээд тэр мөр дэсч бэрдгүү болдог, уушгины гэмдэмгүй болдог. Тэгээд бол уралдаж болно. Тийм л ээ. Аруур гэдэг бол нэг ширхэг юм ширхэг тэр эм нь нэг адууны үнэтэй байсан юм даа урд. Одоо хэр олдоцтой байдаг юм бэ? Одоо сүүлийн үеийн аруур гэж одоо бидэн олдож байна. Тэгвэл түрүү чинь дээр үеийн аруурыг гүйцэхгүй байна. Гэмдлэг зэмэнд бол гайгүй болгож байна. Бүр эдгэж чадахгүй байна. Би аруурыг одоо өгдгөө. Энэ гандан дээр идэх штэ. Төвдийн халуун оронд ургадаг гэж ярьдаг яав. Тэгээ одоо энэ өв сургуульд чи өөрчлөлт байгаа болохоор төвд чунаа бас цаг уурын бэрхшээл байх нь шүү дээ. Тэгээ тэр аруур гэдэг чи одоо юмар газар ургадаг гэхээр адууны бас шинхэ адууны шаргад гойдог бас байдаг үедээ. Тэр бас буцалж үйдэг газар ургадаг байх нь төвдөл орнод юм л энэ чи би мэдэхгүй шүү дээ. Буцалхаа. Тэгэхээр халуун орно гэсэн. Халуун оронд л ургадаг. Тийм. Өөрөө бас халуун чанартай гэсэн үг үү? Тий. Жохон додооход тэр хэлчий том болно. Тэр аруурыг, жинхэнэ аруурыг додоо. Тэрний тэгвэл одоо бас хэмжээ дамжааг нь ихтүүлэх ч юм уу одоо яг тунганд тааруулахгүй бол бас адуунда буцаад сөрөг дагавар байж болох юм. Байна. Энэ нэг адууны өвчин гэж гараад байсан шүү дээ. Одоо Монгол даяараа. Ямар юм бол та одоо нөгөө говьдаг гэдгийг ярьж байна уу? Ер нь ямар хаяалгаад бөхшүүлээд тэгээд халуураа 4 хөлн сар уугаад л ингээд дэвдэгнээ тэгээд хөдөлж чадахгүй болдгийг. Би хүүхдүүдтэй хэллээ нөгөө наад мөрч бүгд танаа төрчихжээ. Та нар одоо наадтай аруур өгөөрэй гэдэг аруур тэр сүүлийн аруурыг олоод өглөө. За энийг нэг өгөөрэй гэж хэлчихгүй юу хүүхдтэй. Жохон хүүхд залууч бод. Тэгээ явцсан чинь өгсөл боллоо. Их л ажил хийж хийсэн тэгээ өгчвөл гэж байна. Тэгс нэг тогоо дуур ус хийгээд нэг ширхэг хийгээд өвдөж хийгээд хоёрыг ч юм хийгээд тэгээд буцан суусаа хуваагаад адуунд өгчээ. Би үл нэгийг нэг адуунд өгөө гэж хэлсэн байхгүй юу. Тэгээд дараа нь нөгөө адуун уйсан чи хаяалгаад өвчнөдлөд байх юм. Тэгэхээр өөрөө ганц ширхэг өгөөд өөрөө харж байгаагаараа өгөөд тэгээд л уралдсан суманд 3-оор уусан да миний ээрмэр. Тэгээ бас хүүхдүүд ч дутуу өгөөд нуруу өгөөд л тэгж байгаа юм шүү дээ. Зөв өгч нэг дундаад өгөөд байсан бол тэр сайн үйлчлэх нэ дээ. Тийм л дээ. Тийм л байна. Одоо энэ ханах хатгах гэдэг юм уу малаас тодорхой хэмжээний цус гаргах ажил бас улирлын чанартай байдаг гэж сонсч ирсэн юм байна. Одоо хавар намарч гэдэг юм уу заагуудаар улирлын заагуудаар тэгээд тодорхой тэр одоо улиралд тэр судсыг хатганаа тэр одоо эмгийг эмчилнэ гэдэг ийм бас байдаг гэж сонсч ирсэн. Энэ хэр үнний артай вэ? Үнэн. Намар гатах нь хавар гатах нь нөгөө жинхэнэ дугуй сохой жохойд гатах гэдэг сайн. Тэгээ хавар намар гатгаад яг мөрийг тартай байлгамаар байдгийг. Яагаад гэвэл энэ тусны ихээр гож штэ. Тэрийг нөхөхөд намар нөө буцаж байгаа цаг болохоор нөгөж ирж чаддаггүй адууны тус чи төлж ирэхгүй байна штэ. Хавар бол яг хөөр ногоо ургаж байгаа. Тэгээд гатчихад яхад сайн. Гатгадгийг. Ер нь одоо би хатах гад хамгийн хэцүү гэдэг юм уу бас баргийн хүн эвийг болоод хатгachж болдоггүй одоо баргийн хүн хатгахдаггүй маа гэд ингээ ярьж байдаг юм л да. Тим судснууд юу гэдэг юм бэ? Байлгүй хавтээ тэр ч одоо зөндөл хуйн самрахгүй хунх самрах
энтергээд нууц одоо тэр судснууд байна шүү дээ. Тэр 10 гэдэг юм чи өгөөд 3 хонуулаад нөгөө 10 өгсмөр чи 3 хонуудаа гатахгаар уушгины төв судсан дээр нөгөө өвчнөний татаад ирдэг байхгүй юу? Тэгээд тэр энэ хоёр хагамсаа тагнаа сүүдний голыг авахаар цэвэрчдэг байхгүй юу? Тийм юм байна. Эдтэй юм. Тэр та уушгины буюу бактериатай адуун дээр гэсэн үү? Тий. Өөр ямар үед тэр судсыг хатахгүй? Гэхдээ яг одоо усуудгаад хамаагүй дахиад тэгээд бас октра идэг тал бий. Тэр энтрийг бодоод л гасган шүү дээ. Ер нь түгээмэл нь одоо хөлний эмэггүй байх те. Хөлөл айтер байдгийн да морь. Би ер нь морийг уяхтаа замд уяамар хөлийн үл авч үзээгүй гэхэд болохоор хүн байгаа. Ерөн зүгээр замд явж байгаа хөл нугардаг тал байдгийн моринд. Нэг 3 мөрийн хөл орсон юм уу та би. Угарч нэг яасан. Тэрнээс хөлний талд бол би өөрөө чаддаг болохоор миний моридны хайтар хөл гарна тайгүй байдаг. Энэ улсууд ч тэгээд гიშгүүлэхгүй байна. Энэ сүүлийн үеийн залуучууд ердөө машинтай ирэнгүүт оролдчиход ачаад яваад байна. Тэр чинь хөлтөнд сууж шүү дээ. Саад амтэн гिचнэ километр явж байгаа дээ. Тэгээд л одоо тэгээд өнгөрчдөг юм да. Одооны залуучууд ч одооны морь уйж байгаа залуучуудыг харахад маний уйж байсныг бодвол ондоо уйж байна. Шинэ цагийн уяа гэж байна. Хангар хийн гинөө гомгор хийн гинөө дэм уяа байна. Бид нар бол өвсөөрөө оролдож байсан. Одоо чи тэжээл өгөөд авиас өгөөд морийг хүч тамирын сайжруулад байх юм. Ондоо оролдож байна. Хангар хийн гэдэг бол одоо их сайн хийж байна гэж би харж байгаа. За. Ардын уламжлалт эмнэлгээ домлогооны тухайд юм байж. Өвөө бол сайхан, довчингой бол сайхан морийг сайхан унж идэлдэг, гоё ганган морь ундаг ийм л хүн байсан гэж тэр байл. Аав бол бас морь уйжсэн гэж. Тий. Аавынхаа тухайд ер нь ямар адуугаар наадчихсэн, уйсан морьд нь хэрхэн давхижсэн. Нэг таваар дарж байсан манай аав юм. Аман үзүүлж байсан нэг. Нэг таваар, хоёр таваар орсон юм байна. Нэг аман үзүүлж, нэг тав. Ахаад нэг таваар орж. Ойж юусэн юм аа. Тийм ээ. Тэгээд одоо тэгээд манай самаа ишгин даш гэдэг хүн байсан да манайхан. Тэр очир хонгорыг авсан хүн. Тэр хүнийг бас дурдахгүй өнгөрч болохгүй байна. Тэр нэг ирэх хор татвны адуу гэдэг нэг хонгор адраг авчихжээ. Тэгээд нөгөө өвгөн чи уяад саргаан уйчих юм. Тэгээд энэ багмагийн цэрэн гэдэг хүүхдэр нь болчихсон. Нөгөө газар дээрээс эргэж байгааг нь би харж байгаа. Тэгээд дасраад бүр алгаллоо. Тэгэхээр гууглаад гуйдаад байсан гэж байна. Тэгээд 6 гараас шүү дээ. Ташгой ер нь удаа сайвэж хүн байсан шиг би. Юу морийг аваад хүнээс авчаад уйдчихдаг хүн байсан. Одоо энэ өөр хүүхд нь байж л Мөнгөтэн чи аав нь болохгүй шүү дээ. Аав. Ташгой ер нь удаа сайвэж байсан. Очир хонгорморыг чи 19 холтой аваад сумын нам хөдөлж байсан. Та нутгийн нөгөө уяачдын талаар ярьж өгөөрэй гэхээр одоо нутгийнхаа уяачдын талаар ярих гэж байна уу? Тий. За хоёулаа нутгийн уяачдын талаар танахны талаар ярьчаад жоохон байжгаад ярина. Бол суманд 2 морь аригдуулж байсан юм байна. Тийм 3 морь л аригдуулж. Ямар морь юм бэ? Дааг 69 онд аман хөдөлж байсан. Хонгор дааг уйж, бутаахор дааг уйж тавааруулж байсан. Нэг хонгор үрээ уйж бас нэг аригдуулж байсан. Ийм 3 аригтай байна дээ манай. За, шагдаргааг залхамжилж ер нь өөр хүмүүсээс нь хэдэн морь мал уйддаг юм бэ? Танаас гадна одоо хэдэн морь мал уйж байна? 2 хүү байгаа. Тэр 2 нь уйдаг юм аа би. Одоо уйдаг хүн гэвэл би л одоо байна та. Морин дуртай тэгээд л олон жил бүтлгүй уйдаг юм аа явахгүй үе байдаг дээ. Моринд юуг нь хотлаа л хөө.
1900 ер нь хэдэн оноос эхлэж морь үйсэн юм бэ Батарч хаа? Би одоо 85 оноос эхэлж морь үйсэн. 85 онд уяад би даагамаа хожуулж байсан. Тэгээд л тэрнээс хойш үйж ягаад л одоо алдаг оног айраг дөрөв аливаа нэг юм их авсаар угаад л тэгээд шантрахгүй юу хэрэгтэй тий. Удамтай дуу гэдэг л авах нь зөв болов гэж бодож залууч боддог ярьж байна. Удамтай дуу гэдэг бол заавал ген байдаг юм байна. Морьтун монголчуудын мөнхийн омогшил Одмагнэ подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан олон тутмын подкаст. За тэгэд морь үед мэдээж алдаж онж зөндөө л одоо сайхан наадлаа гэсэн. Гэхдээ ер нь бол амжилтын цувагч нь харж ахаар тэгшөөн жилүүд баяр наадмуудаас бас айр төрөвчд ариун сайхан наадчихсэн юм билээ тий. Тэр наадмуудынхаа дурсамжаас асуулцаач. Яг вэ тэгээд одоо би голцоо даа гоё жил оруулдаг хөл байсан л да. Тэгээ том морийг үдийг харуулж чадахгүй байсан. Тэгээ яхавтай. Заримдаа би нэг өөрийнхөө алдаж өгч байсан юм ярихад нэг морийг сунганд их муу байсан юм аа. Миний морь. Энэ бүх самгийн бүхэн чөхөө ирсэн. Тэгээд яхавтай би ч нөө хашуу хэргэлдэг хүн чинь тавихаа мартчих. Хааллахаа. Тэгээд чи өөр цайчихжээ. Нам ойч өгсөн байсан. Тэгээд л сандраа тавиад нэг цаг 30 минут л идүүлээ дээ. Соёолон мөр юм. Гэхдээ тэгээд нөгөөд чи мэдж болохгүй. Гэхдээ тэгээд 100 гаруй морьд 11-ээр тэгж л би нөө морины хоолыг олж авсан шүү дээ. Хөглж байж л олж авдаг та. Зөвгийн чинь байдаг, алдаж ондог юм байж л байдаг. Ер нь тэгч сайхан уян гэж л бараг өнд байхгүй те. Уяач бодно гэж хүлгээцүүл байх л та. Тэгээ одоо хавтаа одоо Малмын бат төр гэж одоо бас нэг сайн уяач байдаг. Энд одоо манайс 5-6 ах бол те. Тэр одоо их сайн үйдэг юм байсан. Аймаг алдарт уяач болсон байгаа л да. Тэр үед одоо сайн уян. Балван Баатар гэдэг сайн уян. Тэгээд настай усудаас ишгэн дэшил сайн уян да. Ишгэн дэшил гэдэг уян морийг үл. За ер нь нутгийнхныхаа тухай ярих сонирхол өндөр байна тийм ээ. Өөрийн амжилт гэдгээс илүүтэйгээр. За тэгвэл ер нь бол бас скватер сумаар одоо бас 10 хоног тойроод ирлээ. Нилээд цаг хугацаанд нь бас ургэлжсэн олон өдрийн бороо таарад бас төлөвлөжсэн хүмүүс тэр болгон бас зарим нэг нь одоо байхтай байхгүй хөдөөний малч чинь. Тийм. Малх уу гэд ингээд явчих юм бид бас олон эргэлдээд чадахгүй ингээд заримтай нь уулзч чадаагүй. Тэгээд аймаг дээр ирээд ер нь танд одоо бас таныг нутаг орныхны тухай бас мэдгээ сайхан одоо харамгүй хуурчлана гэсэн болохоор бас зарж нутгийн одоо зарим уяачдын талаар танаас тодруулна гэд нэрэн дээр нь бичээд ирсэн байгаа. За би танаас за та саяны тэр дашгилдаг хүнийхээ талаар бас нэлээд ярмаар байх шиг байна те. 2 удаагийн дуртаад тэр дашгилдаг одоо бас ямархан эрдэмтэй уяач байсан, ямар адуугаар наадчихсэн гэх мэтчлэн тэр хүний талаар бас. Ямар ч адуугаар нааддаг хүн байсан байгаа. Бүдүүмээр бол уйчдаг, азар гавсан ч уйдаг. Багласны мөр авсан ч уйж ил байдаг. Тийм хүн байсан. Оогтэй аавынх нь аавалда ишгэн дэшигдэг хүн. Тийм мөнгөтэй аав. Хүн байсан. Их сайхан мөр их сайхан ийлүүл. Их сайхан үе. Очрын хонгорморыг 19-20-тэй аваад 20-тэй болдог. 19-20-тэй болдог жилинд авсан юм уу та. Тэгээ суманд амуу зүйл. Тийм харимл морийг үү? Тий. Хараа ядад төрүүлсэн мөр нь хар мөр овоогийн хар гэж хурд мөр байсан. Тэр нэг өдөр дээр дөнгөө толгойн тухай хаалт үзсэн. Айтар үйж байгаа юм шүү. Тэгээ бас өөр тэр удаа шиг дүн бол алдаа. Юу ахоо яа одоо тэр хонгормор айтар үзүүлдэг юм байсан. Араараа хүн гарахад. Тэр өгчний чөлөөд бат өнгөрсөлдөө. Тэгээ уухгүй тавьчихсан. Тэгээд тэр шанши бодог гэдэг хүн авчи. Хөдөөгөр авчид оролцсон чинь л амаа хөлөнд орж байгаа шүү дээ. Тэр одоо 20 гарсан морь уу? Тий 20 19 темэр шүү дээ.
Тэгээд тэр төрүүлдэг хармаар шин 8 настай юм төрүүлж байсан. Овоо харагд. Тэгэхээр бас айвж байсан. Ер нь одоо бол манай зарим хүүхдүүд ярьж байсан. За одоо ер нь 7 хоногт бол уян алдан гэж бараг байдаг юм доо байж л байдаг гэж. 7 хоног болчиход гайгүй байх нь шүү дээ. Уян алдраа үед болдгоо байх нь. Тэгж ярьж байсан. Манай үеичтэй. Тэр дашгүй өөр ер нь ямар үйжсэн хүн бэ? Хээрмөр үйж байсан. За. 3 хайргдуулсан да. Одоо жийлсэн баха. Хаана аригдсан юм бэ дашгүй? Суманд л орж байсан да. Сумандаа л орж байсан дашгүй. За. Энэ очрын хонгор гэж бас их ярих юм аа. Тий. Тэ. Очрын хонгор морины талаар ер нь бас хэр сайн мэдэх вэ та? Одоо би тэр цугаад байсан очрын хонгормор гэдэг чинь Ер нь ямар удамтай одоо ямар юм? Ирэх орд одоо гэдэг. Уул уйны дооны одоо гэдэг. Тэгээд хүнд урт хонгормор байсан. Би мэднэ. Яаж давхижсэн бэ? Ер нь одоо суманд бол ер нь алдаагүй зурвал шүү дээ. Тэр хонгор. Хэд төрүүлжсэн юм бол? 4-5 зурвсан баха. Энэ Сүхбаатар аймгийн бис туул гэж нэг айтар том наадам болсон. Тэрэнд төрүүлж исэн. Дараа нь Балын зүүн саарл гэдэг мөр ам хожуунд орсон. Тэгээд дэгжээс улсууд дэгжээс. Очрын хонгорыг барьж гараагүй юм да. Тэгээд Балын зүүн саарл бараг төрүүлчлээ гэж бодсон баха. Гэж ярьж байсан. Очрын хонгор чи тийм хол тасарчих гэнэ юм шүү дээ. Гараан дээрээс хэргээд хүүхд бараг хараагүй шүү. Тэг төрүүлсэн ч хүн очрын хонгор байна. Тэр дашгаа сүүлд нь авч үйж байсан да. Тэр дашгаа хүүн одоо тантай хамт адуу малж байсан одоо хамт адуу ч нийтлээ адуу малж байсан тийм хүн байсан гэдэг бас тэг сонссон юм байна. Мөн үү? Тэр бүдүүн муцаахан гэдэг хүн одоо энэ үүний чаа байсан адуутай байсан. Тий. Та ч бас нийтлээ адуу 10 жил малсан тийм ээ. Тэгсэ. Тэрнээс ултнууд дандаа хойно. Малсан. За дам баривчхын хүрэн азраг гэж. Тий. Дам баривчхын хүрэн гэдэг чинь хуучин Сүхбаатар адуу. Сүхбаатарын хүн. Манай сумч Дархан хаан Сүхбаатарыг 2 тасархай байсан шүү дээ. Тэгээд 69 онд нийлүүлсэн байна. 67 онд нийлүүлсэн. Дархан хаан хуучин Сүхбаатар хоёрыг нийлүүлсэн байхгүй юу? Тэгээд Дархан хаан Сүхбаатар хоёр нийлсэн. Дархан хаан хуучин Сүхбаатарын үлдээн дөгрийн дамбарч гэдэг хүн чи. Хурдан хураатрахтай байсан юм аа. Ламсрангийн хүрэн гэж бас хурд татвар байсан юм аа. Заалан 4 тарж байсан би унаад. Ижил явлаа доо. Бавгын хүрэн. Тэгээ Ламсрангийн хүрэн гэдэг азгач он би 4-оор орж байсан. Суманд. Энэ ламсран гэдэг чинь нөгөө баатууд орж байгаа ах нь илүү дүүн мөн үү? Мөн. Ах нь. Ахнаха. Энэ бавгын хүрэн гэдэг азраг нь яаж давхижсэн? Азраг байсан. Тэгээд энэ хүр азрагыг чи 2 жайрагдсан баха. 5-6-аар хэдэд орчихсон. Тийм адуу байсан. Одоо мөхшлийн тухайд юу лээ? Ямар адуу? Мангад төрний угсаа гэж хэлдэг дуулсан. Мангад хүрэн гэдэг нь хаана хаад? Яг энэ нутгийнх нь. Энэ нутгийн адуу юм байлгүй дээ. Сайн мэдэхгүй шүү дээ манай үед. Мангад төрэн гэдэг азрагны л одон гэдэг. Юндэнгийн хонгор азраг гэдээ бас ярих юм аа. Юндэн адуу гэдэг. Тий, юндэн. Тэр талаар дуул сонсч юу? Юндэн дуучаад юндэн гэдэг нь ч одоо юндэн гэж өвгөн байсан. Би мэднэ. Тэгээд тэр зэнхтрийн хонгор гэдэг чи юндэн адуунаас бас тодорхой тэр юндэнгийн завсан азраг бас хурд болсон. Юм багс юу вэ?
연도 хонгор гэдэг чих хурдаад тэргээс дөрвөлжин тагдгаар хонгор тэргээс. Тийм. Тэгээ 연도 хонгор бавгүй өрн дамбарчгийн өрн шөнөг нь ямар ч улаан байлаа та нэг мөр байсан. Сайн мэдгүй шүү би уямрын жийсэн л ярьж өстэй. Тэгээд л говь руу ердөө 4 азар ороод ирчихсэн. Тэгээд одоо бавгүй өрн байсан дамбарчгийн өрн байсан. Энэ гурвал орсон юм да. Тэгээд нэг мөр айрагцсан энийг лээ гэдэг. Сайн хүүхдүүд суулгаад мэдхгүй байна. Орсон юм да тэгээд хөлтнүүд уйдаг байсан. Уцууд нь тэгээд яг байж лээсэн дамбарч өөрн ч одоо чамд нэг дөрөвсөн баха. Дамбарч гоорн гэдэг. Иргэцэнгийн хөрөн морь гэдгийн талаар дуулж яв. Иргэцэнгийн хөрөн морь чи баян шарахт нэг дөрөвч суманд нэг орсоо. Иргэцэнгүй удаамар. Хөрөн морь чи тэгж байна. Дуудж мэдж байна. Удам хөгжлийн тухайд ер нь ямар хаа хаанхын адуу юм бэ? Танаа нутгийн одоо энэ хурд хөгжлүүдээс орд юм уу? Эсвэл бас гаднаас ирсэн адуу байд юм уу? Ер нь бол одоо танаа суманд бэстрэг хөгжил болтлоо тарсан адуунуудыг ахлаар бас одоо жишээлбэл Тонгон Жамонгой тэр улаан азраг бол ер нь энэ нутгийн адуу биш одоо урдаас тэр Чоноголын отрядаас ирсэн адуул гэдээ бас тодорхой хөгжлөн тодорхойгүй байх жишээний. За галшараас морин тойруулгаас бас нэг Солонгон цавдрын хөгжлийн нэг адуу ирж бас сүлжсэн байна. Ер нь бас гаднаас ирсэн адуу ер нь айлч газарт очиод ингээд тэр хавьдаа их сайхан хурдлсан үр төлөвүүд нь сайн давхсан одоо бэстрэг хөгжил болтлоо тарсан энэ адуунуудыг асуухлаар аль нэг талаараа л холын цустай байгаад байдаг. Тэгээ энэ Иргэцэнгийн хөрөн морь нь бас тийм холон цустай адуу юм болов уу? Эсвэл энэ нутгийн сайн одоо адуунуудын удам уу? Нутгийн адуу хаа гэж хэлдэг шүү дээ. Мэдхгүй шүү дээ. Хүний адуу гэж тийм ээ. Иргэцэнгүй ч их морь үйдэг юм байсан. Одоо 86 лот одоо готд яваа хаа. Настай өвгөн байгаа иргэцэн гэдэг чинь. Овоо хонгор Баяны хонгор гэж бас Батлагрын хонгор, баяны хонгор, овоо хонгор чинь хөлөөныгийн хонгор чинь тэр овоогийн адууны адуу байхгүй юу? Нэг удмын адуу. Нэг удмын адуу. Овоо гэдэг хүний адуу байгаа. Гэж л ойлгож байна. Тийм л ярьдгийг. Таны одоо яг морь ид хурдлуулж хахад энэ нутагт одоо бас хурдан хурцаараа илүүрхжсэн их одоо сумын баяр наадмаас айраг түрүү алддаггүй, тасардаггүй тийм ямар сайн уяачд байсан бэ? Молвын Батөрл одоо гэдэг чинь л айраг түрүү алддаггүй байсан. Аймагт хоёр мөр нэг том наадамд нэг нь төрөл нэг нь ам хожуулж байсан. Хоёр өдөө. Молвын Батөр гэдэг одоо ярилцлага өгсөн байлгүй тийм. Тэгсэн хоёр багшийнхаа тухайгээд тэр бүдүүний хин блэ багш нь эхний багш нь гээд дараагийнхан тэр гомбожуугын тухай нэлээ ярина лээ. Дарваа гомбожуу гэж байна. Тэр хүмүүс дарваа гомбожуу гэж юм байсан. Эцэн дарваа гомбожуу удаамаар энэ ордмор байсан. Eerмөр энэ гэж байсан юм. Сумын зан гэснээс таа ч бас барилддаг, хүүхдүүдтэй нь бас барилддаг дуулаад байсан. Ер нь 93 наадмын бас хоёроор нь оролцдог. Одоо яахав те би энэний барилдах гэж юу яахав те яахав те хүүхдүүдтэй барилдаж л юм да. Тийм миний хоёр хуу наадаас бол одоо 10% илүү төрж гисэн юм аа. Миний баг сумын зан. Миний том хуу болохоор аймгийн хүүхдийн барилдаанд 3 төрсөн. 18 эртний нэг төрсөн даамны хуу. Тэгээ бөөрийн апресн дараа бөөрөө авуулаа тэгээ барилдчихдаг. Сол авчдаг. Хоёр хуу хоёулаа барилдаа. Манай эхнэр тэр манай догоо жижигхэн авгаач начуун удам байхгүй. Тий. Ээж талаа татаад бүх. Тийм байлгүй тий. Хүн адуу хоёр шат удмаа дагддаг гэдэг ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгээ сумын зан манай нэг нь үл тэгээд цол авчдаггүй ер нь цол аймгийн ачаа авчихлоо гэж боддгийм бие. Бага том хүүгээ. Тэгээд одоо миний бас заяа цог дутаад бараг өөрөө авчихсан ч ямар юм аа.
Та ер нь бага адуу илүү сайн ууж хурдлуулж байсан юм байна. Би энэ танаас сумын одоо жишээлбэл 2005 онд асах цумын 80 жилийн ойд буурал дааг төрүүлэгжсэн байна. Сумынхаа 90 жилийн ойд хонгор дааг төрүүлгээ талах голын ойд 4-өөр дахиулж байсан байна. Төвшин ширээгийн 90 жилийн ойд одоо хонгор шүтлэн аммуу үзүүнд хурдлуулж байсан. Хээр морь 5-аар дахиулж байсан. Тээвэрчдийн 70 жил таар дааг гурвлуулж байсан гэдэг. Ингээд ер нь одоо би энэ дагаад бол энэ ширүү авана. Дааган адуу гэдэг надад хэлтэй. Дахиулж чаддаг байсан. Ер нь л орч. даагаа тэгээ яаж уйвал одоо төрүүлж харагддаг юм бэ? Одоо тэгээд хүүхчгээ инкрэж үйх хэрэгтэй. Дааган ширүү ажил хийж болохгүй. Ер нь орон ширүү одоо үдээдлэг хөлсийн аваад тавих жишээний халуунд л үрдэ ажил хийж болохгүй. Өглөө эртээ нэг барьж авч нэг 2 цаг уян дээр зогсоогоо тэгээд өдөржин ер нь та сүйтэй дагуу их уу? Сүйтэй дагуу наа. Өдөржин сайхан нэг таавар нь байлгаж байгаа л орой өдөөд би жоох ажил хийгээд байдаг юм шиг. Тэгээ би Валдангийн улаан даг гэдгийг 6 сарын 25-нд аваад уяад илгээж өгөхгүй надад. Тэгээд л одоо 6 сарын 25-нд авсан чинь наадам чи 7 сарын 12-нд болдог байсан. Тэр жил их бороотой байсан. Тэгээд би тавлуулж байсан. Өглөө хар өөрөөр усаж хүүхдээ нойрмогд ууралж жагаад нэг юм авч яваад хөлс аваад орой хөлс аваад тэгж яваад би 5-аар болсон шүү. Тэг болдгоо юм бил. Бага адууг одоо сайн дахиулна гэхэлэр бас ахтар ширүүлэхгүй зөөлөн аясаар нь уян арга барилын тухайд ер нь жоохон зөөлөн арга барилтай гэсэн үг. Тэг инкри хөөгчл байх шүү дээ. Одоо ингээд эргээд бодоход морь ууж байгаа шин залуу уяачид ер нь юун дээр алдах магадлалтай вэ? Ер нь яг морь уух гэдэг өөрөө бас бусдаас арай өвөрмөц өөрөө алдаагаа өөрийнхөө гаргасан алдааг өөрөө хүн олж хараад түн дээрээ одоо дүгнэлт хийгээд дараагийн удаа тэр алдаагаа давтахгүй байх гэх мэтчлэнгээр уяаны эрдэм суралцдаг. Ер нь одоо ихэвчлэн бас залуу байхад морь дөнгөж ууж байгаа туршлага багтаа байхад ер нь юун дээр голдуу алдах магадлалтай байдаг вэ? Ер нь жоохон ширүүлжил болдгоо юм лээ ямар нэгэн малыг. Морин ширүүлж болохгүй адрагыг бол бас жоохон дуулгын жоохон сольжуудад тохны хөдөөг нь барьж үзэж байгаад сайхан суваад нэг ингээд нэг хөдлөөд хөдлөөд мэлээ сайхан хөдлөөд ирэхээр гаммаар юм байх шиг байна. Одоо бол тэгээд дэндүү тарган уяад бас морь хэллигээд бахи дэндүү эцэнхээ уяад тамиргүй ядууч явахгүй шүү дээ. Тэгж байх юм. Одоо энэ тэжээл гэдэг чинь сайхан юм шиг байна да. Чинцэгээ уяа. Тэжээл ер нь сайн юм шиг санагдаж байгаа юм надад бол. Та одоо тэгээд тэжээж ууж гин энэ хүмүүс чинь ялангуяа жоох ахмад байчвал өө энэ тэжээлийн нь учрыг олохгүй юм байна. Тэгээд одоо ер нь морь ууха байсан доо гэдэг инхий. Гэхдээ одоо яг энэ хоёр хөө тэжээлийн одоо бол ууж байгаа шүү дээ. Хоёр хөөдөө мэдлэх одоо юм арахгүй юм чи. Тэгээд одоо өчгөө сайхан ууж байна. Сая нөө жирэхэд нэг манай хүүхдүүд чинь мэдээлэл бооцоо тийм уралдаалга боллоо наадам болсонгүй шүү дээ. Бооцоотой мөнгөтэй медальтай тийм уралдаалганд 17-8 медаль авлаа. За сайн ширүүсч явах чинь. Тийм манаас тийм айтал бол. Тийм байна. Таныг л дулгаагаад авах юм. Харин тэгээд байна. Таны хөлтөөр би дээдээд авах уу? За гайгах. За ярилцлага ер нь таны одоо мэдээж одоо уячтаас хамгийн сайхан наадамтай нь гэхэлэр үгүй наадам болгон сайхан штэ гэдэг баяр наадам гэдэг утгаараа муухай гэж хэлэх хүн ч одоо хэр олон таарах вэ? Гэхдээ тэдгээрээс онцлоод одоо бас нэг илүү одоо арай илүү дурсамж үлдээсэн илүү тод дурсамж үлдээсэн тийм наадмын таны тухайд одоо хамгийн сайхан наадам тэр л бас юм да гэж бодогдож явдаг наадмын дурсамжаар ярилцлага өндөрлөё. 85 онд нэг морь ууяагүй дөнгөө морь ууж эхэлжээ. Тэгээд энэ тэнд очиод хүн морь тарлаад тэгээд ууж байхгүй юм живсэн байсан. Дорн таймыг. Тэгээд морь ууяад би нэг даагмардуулаад мөдөнө ишгэндээс гоогаад ярих нь өстэй би. Ишгэндээс гоо миний даагыг хөтлөөд ингээд явж байлаа би ч явж байсан чинь дашгаа найшрал гэж байна. Хүрээд очлоо.
Намайг 2 тойрчхол гаралж ийл гэж байна. Тэгээд ашгүй харчаад тийм гач уйжээ. За өнөөдөр айрхтээ даах чинь чиний наад хөтлж яваад даах чинь. Нэгэн дээгүүр харандаа хаа гэж байна. Хэллээ. Болтолсод том уяач ч одоо хэлэхгүй ярваа зогсцоогоод. Тэгээд ашгүй ганцхан нааддаг хэллээ. Чиний наад чи дээгүүр харандаа хаа гэдэг чинь. Тэгээд энэ мөн шиндэс хоо тэгжлээ жоох юм. За би сайн шаашаасчгүй. Таасчгүй. Ашгүй халиуцгүй дээ надад. Тэгээд л одоо юу дааг ирж боллоо. Би хүүхэд болтохгүй. 8 дугаар ангийн хүүхдээр нь болчихсон. За. Тэгсэн надыг ярилцлага юу яг дэмий ярьчихгүй. Зөв зүрлэг цуцсан. Чи ууцаа бэлдсэн юм уу гэж байна. Юу сажаараад байгаа юм. Чиний наад маргаасан хүн чинь эхнэр авчихсан хүн байж тээ гэж. 8 дугаар ангийн хүүхдээр нь орчих шоолж биш. Тэгээд миний даг би тэр одоортой. Тэгээд яасан чи миний даг төрүүлээд л ороод ирлээ. Юу гүйл. Төрүүлээд ороод ирлээ. Тэгээд мөвсөө хаяад л балдарсан мэдлгүй тэгээ хаяад яаж дурсамжтай тийм юм байна. Анхны төрөө учраас төрүүлээд ирэхээр бүсөөч алдрахыг мэдэхгүй л явжсэн. Мэдхгүй хайчаад яваад. Эргээд мөсөндөө загвж байгаа шүү. Тэгээд тэр цуулаад айчихсан хэллээ. Тэгээ аваад ирж байсан. Тэвэл нэг сайхан наатан болж байлаа. Одоо тэр үед танд дашгүй энэ даах тань одоо маргааш бол айрхдах юм байна гэж хэлжсэн гэж шээ. Та залуу хүн учраас тэрийг хойш. Одоо бол та бас нутгийн залуучуудын хөтлөөд явж байгаа дуу хараад нэг тэр баргийн нэг за тэр чиний нэг одоо энэ хөтлж яваа өрөө чин даах чинь нэг тийм хавцаа давхин шүүгээд бас хэлчихнэз. Гэхдээ би одоо бас сажаараад хэлдэг юм. Зарим нь онж үйд юм аа. Яг он. Чиний наадах чи төдөр чиний наадах чинь төрүүл штэ өнөөдөр одоо шоудаас юм ордохгүй гэхэд л аслангийн өрөө хязгаарлан ч вэ нөө өрөө төрүүлж байсан. Бас зарим үедээ энэ хоёр тэгэрнүүд чи хардаг л байсан. Одоо бол харахгүй болчиход байсан. За баярлалаа. Бидний урилга хүлээж авч ярилцсанд баярлалаа. Морин их төр эрэхтэн амжилт хүсье. Урдан тууртын босоо цагаан амарт өрүүдмаараа үн мөх хөвгдөж яваарай гэсэн мэлэгтэй өрөөлөөр ярилцлага амьдралё. Баярлалаа. Тадмагнын цуврал ярилцлага Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас хүрлээ. Бидний ярилцлаганд анхаарлаа хандуулж сонсон үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай. Морьтон монголчуудын мөнхийн амгшил Тадмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан 7 тутмын подкаст.